За сайн байна уу. За та бүхэнд шинэ оны мэнд төшүүлье. Иранд орохоос өмнө талархал илэрхийлэх зүйл байна. Шилдэг номын гаргасан бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэсэн номыг маш олон хүмүүс худалдаж авсан. Ингээд та бүхэнд чин сэтгэлээс талархснаа илэрхийлье. За энэ ном болвол маш чухал амьдрал хэрэгтэй гээд худалдаж авсан хүн байна. Бас шилдэг номыг байнга сонсдог шүү. Дэмждэг шүү. Ингээд талархлаа илэрхийлээд номыг чинь худалдаж авсан гэж сэтгэл бичсэн олон хүмүүс байж байгаа. Ингээд шилдэг номыг дэмжиж хэвлүүлсэн бүтээлийг худалдаж авсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд энэ шинэ ондоо шилдэг номыг сонсогч, дэмжигч, номыг худалдаж авсан, уншсан, сэтгэл бичсэн та бүхэнд зориулаад улам илүү аж жаргалтай сайн сайхан амьдрахад чиглэгдсэн ийм бичлэгийг бэлдсэн. За энэ яраагийг заавал төгсдөө сонсорой. Энэ яраагийг сонссон хүн болгон аж жаргалтай, сэтгэл хангалуун, амжилт бүтээлтэй амьдрна. За өнөөдөр шинэ он гарч байна. Бүгдөө аж жаргалтай, сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэй байж байгаа. Гэтэл хүн болгон, тэр болгон аж жаргалтай, сайн сайхан амьдрныг юу байдгийг тэр аргыг мэддэг. Аж жаргалтай сайн сайхан амьдрахад арга байт юм байна. Зөвхөн одоо сайн сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдөлтэй байснаар бас сайн сайхан амьдрч чадахгүй. Эд баялаг мөнгө хөрөнгөтэй байснаар бас тэр болгон аж жаргалтай сайн сайхан болж чаддаггүй. Нэр алдартай нийгмийн байр суурь өндөр байснаар бас аж жаргалтай амьдрч чаддаггүй. Тэр болгон яагаад үхэхтэй жирэг аж жаргалтай сайн сайхан амьдрна гэдэг нь болвол бидний хүсэл эрмэлзлээс шалтгааллахгүй. Мөнгө жоос, нийгмийн байр суурь, энэ бүх зүйлээс шалтгааллахгүй. Харин юу шийдэж ийн вөхтэй жирэг. Бид нарын биеэс ялгарч байгаа даавар гормон шийддэг юм байна. За энийг судлаачд ойлгосон байгаа юм. Хэрвээ энэ асуудлыг ойлгож чадах юм бол хэн ч гэсэн аж жаргалтай, сайн сайхан амьдрах болж чадтай. Мөнгө жоос байхгүй ч, нэр алдар байхгүй ч, дэлхийн аль ч улс оронд амьдарч исэн ч, хөгжлийн бэрхшээлтэй ч, ямар нэг асуудалтай байсан ч гэсэн хүн аж жаргалтай, сайн сайхан амьдрах болж чадтай. Насчил хүйс харгалчихгүй. За тэгэхээр хүнийг аж жаргалтай болгодог 12 даавар байт юм байна. За энэ дотор үндсэн 4 байна. Ангаахын 4 байна. Тэгээ бусад 4 байна. За энэ 12 дааврыг яаж сайн ялгаруулдаг, тэнцвэртэй байлгадаг. Энэ аргийг эзэмших юм болвол хэнч хаач ямар нөхцөл байдалд байсан ч гэсэн аж жаргалтай, сайн сайхан амьдрах болж чаддаг. За эхлээд тодорхойлолт. Аж жаргал гэж юм юу яриад байгаа юм. За энэ болвол хүн өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун байх. Тэгээд дотоод амар амгалан эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх байдлыг одоо аж жаргалтай байна гэж ярьдаг. За энэ болвол 4 үндсэн ойлголт байгаа юм. Сэтгэл ханамжтай байх. Өөрийнхөө амьдралын нөхцөл байдалд сэтгэл ханамжтай байх. За энэ нь болвол контентмент болж байгаа юм. Хоёрдугаар нь болвол сэтгэл хөдлөлийн аз жаргал гэж байгаа. За энэ нь болвол emotional happiness. Эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмж. Жишээлх юм бол одоо хайр, баяр баясгал, амар амгалан гэдэг ч юм уу. За энэ болвол emotional happiness. Гуравдугаард нь болвол учир утгатай амьдрал. Meaningful life. Өөрийнхөө амьдралыг учир утгатай, зоригтой гэж үзэх. За энэ байдлыг болвол энэ meaningful life гэж байгаа юм. Амьдрал зоригтой, учир утгатай байманжин аж жаргалтай байдаг гэж тэгж үздэг. Дөрөвдүгээр нь болвол momentary joy болж байгаа юм. Өдөр тутмын төр жуурын баяр баясгалан. За энэ бас их чухал. За ингээд энэ 4 төрлийн баяр баясгалангийн нөлөөлдөг хүчин зүйлүүд нь юу гэх юм бол дотор нь гадаад хүчин зүйл, дотоод хүчин зүйл гэдэг 2 байх юм байна. Дотоод хүчин зүйл нь юу байх вэ гэдэг жирэг сэтгэлжийн доктортой байдал. За эрүүл мэнд, талархал гэдэг ч юм уу. Гадаад хүчин зүйл нь юу вэ гэдэг жирэг харилцаа, гэр бүл, найд, хамт олон. Эсвэл санхүүгийн доктортой байдал. Санхүүгийн асуудал багтай, хэрэгчээг хангах болж чадтай. Тэгээд амжилт, өөрийнхөө зорилго, хүсэл эрмэлзлэлд хүрсэн. Тэрийг баялуулах мэдрэмж гэдэг ч юм уу. Гэтэл биш та. Энэ бүхэл зүйлийн хөдөлгөгч хүч нь болвол энэ даавар гормон байдаг гэдгийг ойлгохгүй болвол нүд байгаад цохор, чих байгаад дүлийтэй адилхан.
гадаад хэл сурахаар жишээ татаад ярих юм бол дөрмийн мэдхгүйгээр англи хэл сурч байхтай адилхан. Ярьж чадахгүй бол ярьж чадна англиар чармах юм бол жамын хөдөлгөөний дөрмийн сураагуугаар машин бариад хот дундор явж байхтай адилхан. Дөрөв мэдгүй чсэн ямар ч байсан мөргөлдөдөж болтугай. Торгуулгадаж болтугай. Аваар усал хийгээдэж болтугай. Жарсан гачраа хурж болно. Болохгүй ш. Гэтэл биш та. Энэ дөрмийн зарчмын ёс учрыг ойлгочих юм бол бүр илүү амархан, бүр илүү үр дүнтэй, бүр илүү аюулгүй өөрийнхөө жорсонд орно. Өөрөөр хэлэх юм бол аж аргалтай болно гэсэн үг. Дотоод хүчинжил байсан ч, гадаад хүчинжил байсан ч өнгөчгөн жил. Эннийх нь үндэсийнх нь үндэс, суурынхан суур, хөдөлгөөгч хүч нь юу вэ гэдэг жирэг бид нарын бие махбодоос ялгарч байгаа даавар юм байна. За энэ дааврууд нь болвол бид нарын уурга тархнаас, нугаснаас гэдэг юм, бөөрнөөс гэдэг юм уу, томсгнөөс, өндөвчнөөс гэдэг юм уу, биеийн бусад хэсгүүдээс ялгарч яадаг. За ингээд энэ 12 гайхамшигтай дааврын талаар ярив. За нэгдүгээр нь болвол энэ нарны даавар, серотонин. За энэ болвол тайван байдал, сэтгэл ханамжийг бий болгодог. За хоёрдугаар нь болвол эндорфин. Эндорфин болвол байгалийн өвчин намдах гэсэн нэртэй. Өөрөөр хэлэх юм бол өөрийн чинь бие махбод сэтгэл санааны өвдөлтийг намдах ийм чадвартай даавар. Тэгээд өөрийн чинь өвдөлт намдснараа эерэг сэтгэл хөдлөлттэй болно. За гуравдугаар нь болвол допамин, урам зоригийн даавар. Допаминыг сайн ялгаруулжтснараа сэтгэл санаа өндөр, урам зоригтой байна. Дөрөвдүгээр нь окситоцин. Окситоцин болвол хайрын даавар гэж ийм нэртэй. Итгэл цол дотн харилцааг бий болгоход тусалдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрийнхөө хайртай дотн хүнтэйгээ хамт байх үед аж аргалтай байдаг. Энэ дөрвөн төрлийн даавар биднийг аж аргалтай болгодог. Энэ дөрвийн ялгарлыг сайжруулах юм бол аж аргалтай болно. Харин энэ дөрвөн төрлийн дааврын дутагдалд орох юм бол аз жаргалгүй болно. Хичнээн их мөнгө жоостой, хичнээн их нэр алдартай байсан ч гэсэн ялгаа байхгүй. За одоо дараагийнх нь 4. За энэ болвол анагаахын төвшөнд аж жаргалтай болгох дааврууд гэж байгаа. За энэ болвол 4 байж байгаа юм. За эннийх нь нэгдүгээр нь болвол ацетихолин дасгал хөдөлгөөн хийх үед ялгардаг. Тэр тусмаа одоо булчингийн дасгал хөдөлгөөний хийж их үед ялгарч үнийг аж жаргалтай сайн сайхан болгодог ийм даавар юм байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол булчингийн даавар гэсэн үг. За яагаад бид нар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм? Дасгал хөдөлгөөн тэр тусмаа булчингийн дасгал хөдөлгөөн хийх үед хүн яагаад аж жаргалтай байдгийг. За энийг бол мод дараагийн хэсгээр дэлгэрэнгүй ярина. За хоёрдугаар нь болвол пролактин. Пролактин болвол жирэмсэн үед, хөхүүл үед өөрийнхөө үр хөвгтийг өхнөөс үгээр хоололж явах үед ялгарч яадаг. За энэ үед хүн аж жаргал, сайн сайхан байдлыг мэдэрдэг. Яагаад одоо жирэмсэн болох ёстой юм? Яагаад үр хөвгтөө өхнөөс үгээр сайн хооллох ёстой юм? За энэний шалтгаан. Тэр үед яагаад аж жаргалтай сайн сайхан байдаг. За гуравдугаар нь болвол норепнефрин. Норепнефрин болвол зүрх ахших үед, цусны эргэлт төрөсгүй бий болдог. За ийм даавар юм байгаа юм. Энэ үед бол бас хүн сэргэлэн эрчиг хүчийг мэдэрдэг. Өөрөөр хэлэх юм бол аж жаргалтай таашаалын мэдрэмж бий болно. За дөрөвдүгээр нь гамма аминобутрины хүчил гэж. За габа гэж одоо товчилж нэрлэдэг. За энэ болвол тайван байдлыг бий болгоно. Стрессийг буруулна. За ямар үед ялгарх вэ гэдэг бясалгал хийх үед ялгардаг юм байна. Яагаад бид нар одоо заавал юугаа хийх ёстой, бясалгал хийх ёстой гэдээ яриад байна гэдэг зэрэг энэ гамма гэдэг дааврыг ялгаруулахын төлөө байдаг. Өөрөөр хэлэх юм бол төв мэдрэлийн системийн хөөрлийг сааруулах үйлчилгээтэй ийм даавар юм байна. За энэ талаар дараагийн хэсгээр дэлгэрэнгүй ярина. За энэ дээр нэмээд бас 4 зүйлийн маш чухал хүмүүсийг аж саргалтай, сэтгэл ханамжтай байлгадаг 4 төрлийн гормон байж байгаа. За энэних нэг нь болвол аз жаргалын молекул анастомозин гэдэг даавар. Анастомозин ямар үед ялгарх вэ гэдэг жирийг гүйх үед, хүн гүйжих үед аж жаргалтай мэдрэмж төрөгдөг. За энэ нь болвол анастомозин нөлөөлөл юм байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол гүйх хэрэгтэй гэсэн. Аж жаргалтай бол игэл. За хоёрдугаар нь болвол тестостерон. За энэ болвол эр даавар юм байгаа юм. За энэ ялгарл
сайтай, доктортой байснараа хүн өөртөө итгэлтэй, эрчим хүчтэй, тэндээсэн аж жаргал, сайн сайхны мэдэрдэг. Энэ талаар болвол дөнгөж сая одоо хэвлэгдсэн бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг. За энэ номон дээр бол асар дэдгэрэнгүй ярьсан байж байгаа. За энэ номыг аваагүй хүмүүсүүд заавал одоо авч уншаарай. Дараагийнх нь болвол эстроген. Эстроген болвол эмэгтэй даврын баг юм. За энэ талаар бас саяхан нэг удаа яраа хийсэн. За мөн энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг энэ номон дээр бас хэлсэн байж байгаа. Тийм учраас энэ номыг авч унших юм бол энэ эрэгтэй давар, эмэгтэй даврын ялгарл, тэрний тэнцвэртэй байдлыг хангах. За энэ арга техникүүдийн талаар суралцах болж чадтай. За хамгийн сүүлд нь бол кортизол. Кортизол бол стрессийн давар, их ялгархтай жирийг хүмүүсийг стресст оруулна. Гэсэн мөртлөө кортизол тодорхой хэмжээнд байх юм бол хүнийг бас одоо аж жаргалтай, сайн сайхан байлгах ийм болж чадтай. Тэгвэл энэ тэнцвэрийн хэрхэн болох вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярина. За ингээд энд товчилж ярьсан энэ 12 төрлийн даавруудыг яаж сайн ялгаруулах вэ? Тэгээд эд нарын хослолууд хүний биеэс серотонин ялгардаг, эндорфин ялгардаг, допамин ялгардаг, окситоцин ялгардаг ийм байдалтай хэрхэн амьдрах вэ? Энэ дээрээ нэмэлтэлдэж ирэх саяын хэлсэн бусад эрэгтэй эмэгтэй даавар гормонууд. Гэх мэтийн зүйлүүдийг хослуулах юм бол хүн биш та. Ямар ч хүн одоогийн байгаа хасан 10 дахин аж жаргалтай болно. Амжилтанд бүр 10 дахин илүү хурдтай хүрэх болж чадсан юм байна. За энэ аргуудыг төгсгөлийн хэсгээр хэлнэ. За одоо ингэж алгаад нэг бүрчлэн товч тайлбар тодорхойлолтуудыг хийгээд явъя. За нэгдүгээр нь утгаж иргэн нарны даавар, серотонин. За энэ серотонинг бол энэ аж жаргалтай байлгах үндсэн даавруудын нэг аж жаргалын даавар тоочдөг. За энийг бол миний хувьд төвшүүлж нэр нь юу вэ нөхдөж ирэг. Нарны даавар гэж одоо нэрлэе гэж тэгж бодож байгаа юм. Ягаад үхтэй жир серотонин гэд энэ харь хэлээр хэлээд байхдаа жиргүй шүү дээ. Хүмүүсийн толгойтор буучрахгүй. Энэ жохом одоо юун даавар юм бэ гэж. Тэгэхээр энэ хамгийн гол онцлог нь болвол серотонин болвол нарны гэрэлд байх үед хамгийн сайн ялгардаг. Ийм онцлогтой. За бид нар болвол бүгд сайн мэдэж байгаа. Үүстэй, бүрхэг, эсвэл бороотой, частай. За ийм өдрүүдээр болвол хүмүүс сэтгэл санаагаар ундаг, уйтгарладаг. За бүр бие өвддөг, архаг өвчин хөдөлдөг гэд ер нь болвол биш та. Их таагүй байдаг. За энэний шалтгаан нь юу вэ гэдэг энэ нарны даавар тусантай холбогдолтой. Нарны гэрэл болвол хүний биед витамин D-г бий болгодог юм байна. Витамин D нь болвол серотонингийг бий болгодог. Энэ нь болвол хүнийг өөдрөг, аж жаргалтай болгодог. Тэгэхээр бүр одоо нарны гэрэл үүсэх нөхцөл болж байхгүй. Нарны гэрлийн дутагдалд орсон хүмүүс болвол витамин D-г тодорхой хэмжээнд ууж болдог. Гэсэн ч гэсэн витамин болвол удаан хугацаанд их хэмжээгээр уух юм болвол эрүүл мэндэд хортой гэж. За энэ талаар бас урд нь яраа хийж өнгөрсөн. За тэрийг сонсож болно. За энэ нарны гэрэл гэдэг болвол асар гайхамшигтай. Өглөөр нар гарах юм бол хүмүүс тэр байтугай одоо байгаал хүртэл сэргэж идэг. За энэ болвол хүнд амьдрах эрч хүчээ гэж гоё. Тэгээд аж жаргалтай сайн сайхан болгож байгаа. Магадгүй маш олон хүмүүсүүд аж жаргалыг мэдрэхгүй байна. Уйтгартай байна. Сэтгэл санаа хүнд байна гэж байгаа. За энэ болвол нарны гэрэл тусантай холбоотой. Наран гарах хэрэгтэй. Энэ серотонингийн дутагдал болвол талд байдлаар нөлөөлж идэг. Зөвхөн хүний сэтгэл санаа биш. Хувьчааны үн өсөж унах нь хүртэл одоо нартай байна уу, бороотой байна уу гэдэгтэй холбоотой гэж байгаа юм. Тэнгэр сайхан нартай өдөр болвол хувьчааны үн өсөж идэг. Бороотой, тэнгэр муу үед хувьчааны үн унж идэг. За энэ төр хувьчааг хөдөлдөж авч байгаа хүмүүсүүдийн сэтгэл санааны байдалтай холбоотой байх нь биш үү? Ийм байдлаар ерөөсөн бүхий салуурд энэ нарны гэрэлтэй холбогдлолтой энэ серотонин гэдэг даавар нөлөөлж идэг гэсэн үг. Тийм учраас энэ биеийнхний хөгжлийн номууд дээр эрүүл мэндтэй холбогдлолтой номууд дээр өдөр болгон хамгийн сайн нүглээ эрт нарны гэрэлд 15-аас 20 минут байж ах, алхаж ах, гүйж их. За энийг санал болгодог. Тэгхийн болвол нэг өдөр хүн эрч хүчтэй, аж жаргалтай, сайн сайхан байна. Тэгээд үдээс хойшоо энэ серотонин болвол нойрны даавар мелатонин болж хувирдаг. Ингээд шөн чанартай бүх сайн унтдаг.
Ингээд эрч хүчээр чинэглээд өглөө босно. Эргээд нарнаас энерги аавна. Ийм байдлаар одоо олон зуун мянган жилийн турш хөвсөж хөгжиж ирсэн юм байна. За монголчууд болвол тэр тусмаа одоо нүүдлийн мал аж ахуй хэрэглээд хөдөө орон нутгад амьдарч байгаа монголчууд болвол илүү сэтгэл санаа өөдрөг аж жаргалтай байдаг. Энэ нь болвол манай Монголын өндөрлөг дээр нарны гэрэл тусал сайтай. Өдөржингөн нарнаас серотонин авч байдаг учраас монголчууд болвол олон зуун мянган жилийн турш сэтгэл санаа өөдрөг аж жаргалтай амьдарч ирсэн. За энэнийх нь нэг нууцны байгаа. Тийм учраас хот суран газар амьдарч байгаа хүмүүсүүд аж жаргал мэдрэхгүй байх юм бол наранд гарч байгаа хэрэгтэй. За энэ нь болвол нэгдүгээр зүйл. За хоёрдугаар нь болвол эндорфин. Эндорфин болвол өвдгийн намдах үйлдэлтэй, үйлчилгээтэй. Тэгэхээр яавал бид нар аж жаргалгүй болдго юм бэ гэх юм болвол өвдөж шаналсан үед аж жаргалгүй зовлонтой байдал өсгөнө шүү дээ. Аж жаргал гэдэг нь эсрэг нь удаж хэрэг зовлонтой байдал. Энэ зовлон болвол тэр үеийн өртөй холбогдол байхгүй. Энэ юутай холбогдолтой байна вэ гэдэг хэрэг өвдөлтөй холбогдолтой. Боём ахуудад ч юм уу, сэтгэл зүрх ч юм уу, шаналлах үед. Тэгэхээр олон мянган жилийн турш энэ ховсож хөгжих явцтай болтой хэрэг. Эндорфин гэдэг даавар ялгаруулад хүнийг аж жаргалтай болгодог. Ийм байдлаар хөгжиж хаврж ирсэн байх нь. Жишээлх юм бол гэмтэж бэртэн. Энэ үед болвол эндорфин маш ихээр ялгараад өвдгийн намдаад байх нь. Энэ болвол маш их хүчтэй. Одоогийн энэ өвдгийн намдах эм тарианууд ер нь ойрлож байгаа. Эсвэл одоо буян хүнд хүчний ажил хийн. Эсвэл олон чаг эрчимтэй гүй. Тасал хөдөлгөөн хийн. Энэ үед булчин мах судас шүрмсүүд гэмтчихэдэг. Гэтэл эндорфин ялгарснараа өвдгийн намжаагаад харин ч одоо өөрт чинь аж жаргал таашаалын мэдрэх ийм байдал үүдэг юм байна. Тийм учраас ичнээх гүйжсэн ч ичнээх булчингийн тасгал хийжсэн ч гэсэн хүн аж жаргалыг мэдэрдэг. Энэ нь болвол энэ эндорфинтэй холбоотой. Тэгэхээр эндорфиныг яаж ялгаруулах вэ? Эндорфиныг болвол өвдгийн намдах гэдэг нэртэй байхаас гадна инээх даавар гэж бусдаар нэрлэж байна. Инээх юм болвол эндорфин ялгарна. Бэнт чинь байж байгаа өвдөлтүүд намд нь сэтгэлийн жавлан бас арилна. За ер нь болвол энэ өвдгийн намдах эм болвол зөвхөн өвдгийн намдах биш. Сэтгэл санаахыг бас сайжруулдаг гэсэн судалгаанууд байгаа. Тийм учраас ялгаа байхгүй эндорфин ялгарх юм бол ганцхан өвдөх намдаад дуусах юм биш. Сэтгэл санаа бас сайжирна гэсэн. За энэнийх нь арга нь бол нэгдүгээр талд инээх явдал. За яагаад инээх юм болвол эндорфин ялгардаг юм бэ гэж. За энэ болвол маш олон талаар тайлбарж байгаа. За тэр болгоны өнөөдөр ярьж амжихгүй. Энэнийх нь нэг гол үндсэлийнх нь нэг нь юу вэ гэдэг хэрэг инээх үед өвдгийн намдах эндорфин ялгардаг. Инээх үед яах вэ? Татаж унтлаа инээлээ гэдэг ч юм уу, элгээ хөлтөл инээлээ гэж ярддаг. Тэгэхээр эн чинь бие махбодод ямар нэг туйлдаан тулсан тэг өвдөлт мэдрэх одоо ийм үйл явдлууд байх нь ба шүү дээ. Татаад гэдэг чи одоо мэдээж өвдөлт одоо бий болохоор ба шүү дээ. Элэг хөшин гэдэг ч юм уу, хөхөрж унтлаа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ үед болвол өвдгийн намдах эндорфин ялгарч өөрийг чинь аж жаргалтай болгож. Тийм учраас инээх юм бол аж жаргалтай болдог гэдэг нь ийм учиртай. Тэгээд инээж их үед одоо тэр нүүрнэ янз бүрийн булчинууд маш идэвхтэй орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр булчин идэвхтэй ажиллаад ихтэй чирэг энэ эндорфин ялгарна. Тийм учраас нэгвэл инээн нэгвэл болохтой чирэг булчингийн тасгал эсвэл үгүй. Энэ үед болвол эндорфин ялгарна. Аж жаргалын мэдрэмж гэсэн үг. Тэгвэл эндорфин бол бас хар шоколадад эсвэл халуун ногоотой хоол идэх үед ялгардаг гэж байгаа. Тийм учраас тодорхой хэмжээнд одоо хар шоколад, халуун ногоотой хоол өөрөөр хэлэх юм бол зовлонтой үед ч юм уу сэтгэл санаа бойтгор мөтой үед халуун ногоотой хоол идэх юм бол бас эндорфин ялгарна шүү дээ. Ингээд сэтгэл санааг сайжруулах боломжтой. Яг гэвэл тэр халуун ногоо бол биед өвдөлтөй авчирч байгаа шүү дээ. Тэгэхээр эндорфин ялгарх нь бол гарцаа байхгүй. За ингээд ягаад хүмүүс тэр халуун ногоотой хоол идэх гэж хийдэг дуртай байд юм бэ гэх юм бол эндорфин ялгаруулахын төлөө байдаг байна. За 3 дугаар аж жаргалын гормон болвол допамин байна. Допаминыг болвол урамжиргийн даавар гэж үсэн нэрлэдэг. Допамин ялгарч явах үед хүн маш их одоо урамжиргатай байдаг. Урамжиргатай байна гэдэг нь болвол хүн аз жаргалтай байгаагийн илэрхийлэл юм байна. Допамин болвол ямар үед ялгарх хөвгтэй зэрэг ямар нэгэн үйлдэлийг хийх үед тэр тусмаа шинж үйлд хүч сарж явах үед ялгардаг ийм төрлийн даавар. Яагаад энэ төрлийн даавар ялгардаг вэ гэх юм бол ямар нэгэн үйлдэлийг хийх үед
шин зүйлд хүч сарах үед хэрвээ ад жаргал мэдрэхгүй юм бол хүн юу ч хийхгүй байх нь ба шүү. Тэр шин зүйлэд туршаад яах юм? Амжилт гаргаад яах юм? Хүсэл зориг тавьж тэрийг биелүүлэх гэж орлоод яах юм? Хинч тийм зүйл хийхгүй. Тэгвэл яах вэ? Ямар ч хөгжил дэвшил байхгүй. Энэ төрлийн амьд орхон хийсэн устж алга болох нь ба шүү. Мөхнөс үг. Хүн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө шин зүйл хийхгүй юм болвол, хүч сорихгүй юм болвол, амжилт гарахгүй юм болвол, зориг тавьж ажиллахгүй юм болвол мөхөж сүннэ гэсэн. Тийм учраас олон мянган жилийн хавцлыг авчид энэ төрлийн допамин гэдэг төрлийн гормоныг ялгардаг. Ийм биологийн, баян махбодын онцлог шинжтэй болж хавцаж өгдөж ирсэн байна. Тэгж ойлгож болно. Ямар нэг зүйлийг олон сар өдөр, олон жилийн турш хийх юм бол хүнд уйтгартай санагддаг. Хийх юм болж чалах нь. Тийм учраас тасралтгүй шин зүйлийг хийх. Шижүүхэн шин зүйлд хүч сарж явах үед л тэрнээс амжилт олж явах үед л энэ допамин ялгарх юм байна. Энэ бол асар хүчтэй ад жаргалыг мэдрүүлдэг, бий болгодог ийм даавар. Тэгж тэрний хүчинд өнөөдөр хүн төрлөختөн өнөөдрийн хэмжээнд үржих байгаа. Өөр юу ч биш. Мөнгөний төлөө юу биш ээ. Нэр алдрын төлөө юу биш ээ. Зөвхөн энэ допаминаас таашаал авахын төлөө байсан байх нь шүү. Мэдээж мөнгө олох юм бол амжилт олж явах учраас бас допамин ялгарч. Нэр алдартай болж ийн гэдэг чинь бас л амжилтанд хүрж ирэх учраас допамин ялгарч байгаа. Тэгэхээр юм бол маш ойлгомжтой. Бид нар яавал ад жаргалтай болох вэ? Нэг төрлийн уйтгартай ажлыг насан туршдаа хийгээд байх юм бол ад жаргалтай болж чадахгүй. Юу ч хийхгүй хоошоо бөксөрөн суух юм бол бид нар бас ад жаргалтай болж чадахгүй. Харин биш жижиг ч гэсэн зориг зорилтойд ажиллах юм бол тэрийг биелүүлэхийн төлөө явах юм бол хүн ад жаргалтай болно гэсэн. Тэгэхээр яах вэ? Шинэ жил. Өнөөдөр бид нар 2025 оны цаашдаа олон сар жилүүдийг ад жаргалтай сайхан болгоё л гэх юм бол шинэ жилд хүч сарах хэрэгтэй. Жижиг ч гэсэн амжилт гаргах хэрэгтэй. Нэг хуудас ном ч гэсэн унших хэрэгтэй. Бэлгийн энерги, оюуны энерги болгоно гэдэг номыг аваад нэг бүлгийн ч гэсэн нэг жилийн ч гэсэн унших хэрэгтэй. Тэгэх юм бол тэр том амжилт гэсэн. Дараа нь тэр номыг уншаад дуусна. Тэрний дараа өөр номуудыг авч уншина. Нэг подкаст гэсэн дуустал сонсож үзэх хэрэгтэй. Шилдэг номын нэг подкастыг сонсгол юм бол тэр чинь том амжилт гэсэн. Дараагын сонсгол гэсэн. Ийм байдлаар ба шүү дээ. Нэг мөнгө ч гэсэн олох хэрэгтэй. Босоод нэг алах хэрэгтэй. Ингэж маш жижиг зүйлээс хийгээд өөртөө болтой зэрэг амжилт олсон, биедүүлсэн гэдэг мэдрэмж бий болох хэрэгтэй. Тэгэх юм бол тэрний хэмжээгээр допамин ялгарна. Тэрний хэмжээгээр бол асар хүчтэй эрч энерги бий болно. Тэрний хөдөлгөгч хүч түшин болтой зэрэг допамин байна. Ерөөсөө нэг ховын хүчин чөлгөл гарах гал юм бол 37 дахин их амжилт үр дүн бий болно гэж энэ Atomic Habit дадалж уршилдаг номдэр бичсэн байгаа юм. Гэсэн ч гэсэн энэ допаминыг буруу зүйлд зарч болох, буруу зүйлд ялгаруулах юм бол бас сөрөг үр дагавартай. Энийг бол дараа яриа. Энэ дээр ярих юм бол яраад дуусахгүй. Бэлгийн энергиэс хэтэрхээ их допамин авснараа бэлгийн донтой болж байгаа. Тэгээд хүүхэн хөөдөг болно. Тэгээд гэр бүл салдаг. Тэгээд хүүхэд өнчирдэг. Эхнэр нөхөргүй бол амьдрал ад жаргалгүй болдог. Энэ талаар бол энэ бэлгийн энергийг оюуны энерги болох гэдэг номон дээр дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. Авч уншаагүй хүмүүс бол авч унших хэрэгтэй. Энэ номыг авч унших юм бол энэ биенээс ялгарч байгаа даавруудыг хэрхэн зөвжих хэвээр жарчуулах. Тэгээд хэрхэн амьдрал ад жаргалтай болох талаар бичсэн байж байгаа. За дараагийн ад жаргалтай болгодог хамгийн чухал даавар бол энэ хайрын гормон гэж нэрлэгддэг окситоцин юм байна. Окситоцин бол хайрын даавар гэсэн ийм нэртэй. За энэ бол яг нэр шиг ямар үед сайн ялгардаг вэ гэдэг зэрэг бие биенээ хайрлах үед ялгардаг. Хайртай хүнтэй болсон үед хүн хамгийн их ад жаргалтай байдаг. За энэ нь бол энэ хүнд хайртай болчиход хүнд дурлцхаад тэгээд ад жаргалтай болчихсон юм биш. Энэ үед бол окситоцин гэдэг даавар маш их ялгарснаас болоод хүн ад жаргалтай болцгоо ад жаргалын мэдрэмжийг мэдэрч байгаа явдал юм байна. Тэгэхээр ямар хүмүүс ад жаргалгүй байна уу гэдэг зэрэг хүнтэй ерөөсөө үерхдэггүй, гэр бүл болдгоо, гон явж байгаа хүмүүс. Тэгэхээр өнөөдөр бол хүнтэй суугаад яах юм? Гэр бүл болоод яах юм? Ганцаараа байх нь ад жаргалтай гэж тэгэж үждэг хүмүүсүүд очирч байгаа юм. Гэтэл тэр бол тийм биш. Хэрвээ гэр бүл болохгүй ганцаараа байх юм бол
Энэ хайрын гормон окситоцин гэдэг юм ерөөсө насан турш ялгархгүй. Энэ 4 төрлийн аж жаргалын хамгийн үндсэн дааврын нэг. Окситоцин ялгархан болчихлоор тэр ямар одоо аж жаргалтай байх вэ? Тийм учраас аж жаргалтай болъё гэм болвол үерхэх хэрэгтэй, хүнтэй суух хэрэгтэй. Тэгээд дотн харилцаатай байх хэрэгтэй. Хичнээн их гэр бүл болсон ч гэсэн дотн харилцаа байхгүй юм болвол окситоцин бол ялгархгүй юм байна. За энэ болвол бас олон мянган жилийн турш ховсож хөгжих явцад одоо бий болсон. Хэрвээ хүнтэй ойр дотны харилцаатай байх үед нь аж жаргалтай байх мэдрэмж төрөхгүй юм болвол хүн яах вэ? Гэр бүл болохгүй байх нь шүү дээ. Гэр бүл болохгүй болвол үр хөвгөд төрөхгүй. Үндэс ухсаад тасарна. Энэ төрлийн амьд организм устдаж алга болно гэсэн. Тийм учраас заавал одоо хүмүүстэй үерхэд ойр дотны харилцаатай бий болох үед нь аж жаргалыг мэдрэхийн даавар гэдэг юм ялгардаг болж л доо. Тийм учраас өнгөн дөрөн болвол хүнд хайртай болчлоо, дурлжлаа. Тэгээд аж жаргалтай байна. Гэр бүлийн халуун дулаан амьдрал бид нарыг аж жаргалтай болгож байна гэж. Тэгэж боддог, ойлгодог. Гэтэл тэрнийх нь чат талданд болвол окситоцин ялгарснараа аж жаргалтай байдаг юм байна гэж. Ийм учиртай. Тэгэхээр гэр бүл болсон ч хүмүүстэй хамт байсан ч аж жаргалыг мэдрэхгүй байна гэвэл та бүгдийн хооронд харилцаа мөн гэсэн. Хүйтэн хүндий харилцаж байна. Тэрийг сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь болвол бие биедээ хүрлж, тэврэлт, үнсэлж гэдэг ч юм уу. Ийм үед болвол бүр илүү сайн ялгардаг юм байна. Хамгийн амархан, хамгийн үр дүнтэй нь юу гэвэл тэврэлт гэдэг. Хэрвээ биш та 30 секунд тэврэлтгэл юм болвол нэг өдрийн стресс, уйтгар гунаг арилаад эрчвчтэй болно. Аж жаргалтай байна тэр өдөр. За энэ шиг юм байна шүү дээ. Заавалчгүй одоо бүр ийм ойр дотны харилцаа байхгүй ч гэсэн ер нь болвол хүнтэй харилцах үед, хүнтэй дотн харилцаатай байх үед окситоцин бас ялгах юм байна. За энэ нь болвол бас ялгаа байхгүй. Хүмүүсийг одоо чувж явсан барс шиг биш, чуглар суусан шаажгын шиг байхад нь жорволгоцсон байх нь шүү дээ. Ийм одоо байгалийн зохицуулалт хүн сүргэлж нийгмээр байхгүй болвол болохгүй. Тэгэхээр сүргэлээд нийгмээр байх үед нь болвол аж жаргалыг мэдрэхгүй болохгүй. Тэгэхээр тэр аж жаргалыг мэдрүүлэхийн төлөө окситоцин ялгардаг. За эндээс гарах дүгнэлт нь юу вэ гэхтэй зэрэг нэгдүгээр үерх хэрэгтэй, гэр бүл болох хэрэгтэй, гэр бүл болсон ч гэсэн дотны харилцаатай бий болох хэрэгтэй. Тэгээ энэ дээр нэмээд тултаж бусадтай харилцах хэрэгтэй, нийгмийн харилцаагийн өргөнөөр байгуулах хэрэгтэй. Шинэ хүмүүсүүдэд танилцах хэрэгтэй. Өөрийнхөө найз нөхөд харьцаа холбоотой хүмүүстэйгээ илүү эерэг зөв харилцааг бий болгох. Байнга одоо уулзж яах. Харвардын их сургуулийн 80 гаруй жилийн хугацаа хэрглэж хамгийн урт хийгдсэн энэ судалгааны үр дүнгээс аж жаргалтай байна гэдэг нь хүмүүсүүдтэй хамт тэгээд дотн харилцаатай байх үед хүн аж жаргалтай байдаг, тэгээд урт насаддаг гэсэн ийм судалгааны үр дүн гарсан. За энэ талаар бас одоо ярьж өнгөрсөн байж байгаа. За энэ яриагаа бас сонсож болно. Хүмүүсүүдтэй харилцахгүй, жожих, тусгаарлагдмал амьдрал хийж байгаа. Нийлдэггүй, ганцаараа байдаг. За ийм хүмүүс бол бас аж жаргалгүй байдаг. Тэгээ бас одоо думдаж наслалдаж гэсэн тийм өндөр байдаг. За ийм учраас сүргтэйг нийлэх хэрэгтэй. Нийгмийн харилцаанд орох хэрэгтэй. За одоо жалгаад ангаах ухааны төвчөнд аж жаргалтай болгодог бас 4 төрлийн даавар байж байгаа. За энийг маш товч ярий. За энэних нь нэг нь болвол ацетил хоолин гэдэг даавар. Ацетил хоолин болвол булчин ахших үед эсвэл уурга тарих ажил болох үед бий болдог даавар юм байгаа. Хэрвээ булчингаа хөгжүүлэхгүй юм болвол хүч чадал байх. Хүч чадал байхгүй болвол араатай амтантай тулалдах, хөдөлмөр эрхлэх ийм чадвар байхгүй болно. Тэгээд доройтож мөхөөд дуусчих юм байгаа юм. Тэгэхээр энэ хөгжлийн явцад болвол булчингаа хөгжүүлэх үед, булчингаа хэрэглэх үед нь бас энэ таашаалын, аж жаргалын гормон ялгардаг ийм биологийн онцлогтой болж ховсож өгчсөн юм байгаа юм. Тийм учраас эндээс гарах дүгнэлт нь юу вэ гэдэг зэрэг булчингийн дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Тэгхийн болвол хүн аж жаргалтай, аж жаргалын мэдэр. Ямар их сэтгэл санаагаар унсан ч, уйтгартай байсан ч хэрвээ босоод фитнесэд явдаг, булчингийн дасгал хийдэг. Эсвэл спортоор хичээлдэг. Тэр тусмаа одоо энэ тулааны урд гот байж байна. Барилддаг ч юм уу, жодолдох ч юм. Энэ болвол бүгд одоо сэтгэл санаахыг сайжруулдаг. Энэ үед нь болвол энэ булчингийн даавар ялгардаг. Зөвхөн одоо булчин биш. Тархаан ажиллах үед тоо боддог ч юм уу. Оюуны дасгал хөдөлгөөн хийх үед ч гэсэн ялгардаг. Шатар тоглож байсан ч
Яагаад одоо заавал булчингийн дасгал хөдөлгөөн хийх ёстой юм бэ? За энэнийх нь шалтгаан болвол энэ булчингийн дааврыг ялгаруулахын төлөө юм байна. Булчингийн даавар ялгараад аж аргалтайч болно. Булчин чөгжин, булчин хөгжих юм болвол бие эрүүл байна. Тэгээ янз бүрийн одоо өвчнөөс уртсан сэргийлэх, бүр одоо эдгэх ийм одоо эд шидтэй байдаг. Тийм учраас ам болвол булчингийн дасгал хөдөлгөөн сайжрах хэрэгтэй. За энэ болвол аж аргалтай болох хамгийн одоо үндсийн үндэс. За энд болвол эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй одоо бүгд одоо энэ талд одоо анхаарах хэрэгтэй. Би болвол ямар ч аж аргал байхгүй байна. Сэтгэл санаагаар одоо байн унжина гэж хүмүүс болвол булчингийн дасгал хөдөлгөөн хийн. Эсвэл одоо дараагийн хэсэг дээр ярих нь гүйх юм байгаа юм. За дараагийнх нь 2 дугаар. За ерөнхий даавруудын хувьд болвол 6 дугаар пролактин байгаа юм. Пролактин болвол сүүний даавар юм байгаа юм. Хөхүүл ээж нарын, хөхүүл эхийн, эсвэл одоо жирэмсэлтийн үеийн даавар. Энэ даавар ялгарч явах үед хүн бас сэтгэл санаа тайван, аж аргалыг мэдэрдэг. Тэгээ хамгийн гол нь болвол сэтгэл санаа тайван, сэтгэл ханамжтай, мэдрэмж, өөрөөр хэлбэл аж аргалтай байдаг. За яагаад энэ даавар ялгардаг вэ гэдэг жирэг? Хэрвээ жирэмсэн болохгүй юм болвол, хүүхэд төрөлхгүй юм болвол, хүүхдээ хөхнөөс үгээр хооллохгүй юм болвол бас одоо энэ төрлийн амьд бодис устдаж алга болох нь байна шүү дээ. Энэ төрлийн амтан. Тийм учраас энийг шагнахын төлөө, урамшуулахын төлөө пролактин гэдэг даавар ялгардаг. Жирэмсэн болоорой гэх юм болвол илүү аж аргалтай болно. Хүүхдээ төрүүлээд хөхнөөс үгээр сайн хооллох хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлээд байж байгаа эмэгтэй хүн маш их сэтгэл ханамжтай, аж аргалтай байдаг. Тэгэхгүй ч гэсэн өөрийнхөө үр хөвгтийг хараад аж аргалыг мэдэрдэг. Нялх хөвгтөө ээж нарууд. За энэ нь болвол энэ пролактин гэдэг даавартай холбоотой. Тэгэхээр хүүхэд ерөөсөн төрүүлгүй, эсвэл хүүхэд жоохон жирэмсэн болдгоо, хүүхэд төрүүлдэггүй, өөрийнхөө үр хөвгтийг хөхнөөс үгээр хооллуулдаггүй. За ийм эмэгтэйчүүд бол аж аргал байхгүй. Тэгэхээр энэхээ эсрэгээр олон хүүхэд төрүүлдэг. Өөрийнхөө үр хөвгтийг хөхнөөс үгээр сайн хооллуулдаг. Ийм эмэгтэйчүүд бол асар их аж аргалтай, сэтгэл ханамжтай байдаг. За манай төрийн бодлого бас тийм байна. Хүн амаа өсгий. Монголчуудынхаа тоог нэмье гэж. Тийм учраас монгол эмэгтэйчүүд ээж нар илүү олон хүүхэд төрүүлээрэ. Энэ бол зөвхөн үндэстэндээ оруулж байгаа хувь нэмрээс гадна өөрийнхөө аж аргалтай, сэтгэл ханамжтай байлгах үндсэн аргийн нэг юм байгаа юм. Дараа нь үр хөвгтүүд том болно, өнөр өтгөн болно. Тэгээ хаад бас аж аргал сайн сайхан зүйлүүдийг авчирж өгнө. За эрэгтэйчүүдийн хувьд яг хөвгтэй жирэг пролактин бас ялгарна. Энэ нь ямар үед ялгарх вэ гэдэг жирэг? Дур тавьсны дараа гар хангаалга хийдэг ч юм уу, бэлгийн харилцаанд ордог ч юм уу. Энэний дараа болвол пролактин их хэмжээгээр ялгардаг. За энэ нь ямар үйлдэлтэй вэ гэдэг жирэг? Бэлгийн дур хүслийг бууруулах, тэр сэргэлтийг унтраах. Өөрөөр хэлэх юм бол биенээс ялгарч байгаа эр гормон, тестостероныг дарангуйлах ийм үйлдэлтэй. Тэгэхээр энэ болвол эрэгтэйчүүдийн хувьд бол хоёр талтай гэсэн. Нэгдүгээрд бол бэлгийн харилцааг контролыг сахирах. Тэгэд энэ эр гормон дарангуйлгацснараа дахиад бэлгийн харилцаанд орох энэ дур хүслийг унтрааж байгаа. Тэгэхгүй бол яах нь вэ? Эцэс төгсгөлгүй одоо бэлгийн харилцаанд орох нь шүү дээ. Хүний одоо энэ 3 том хүсэл, тачаал, шунал. Нэг нь болвол идэх, хоёр нь болвол унтах, гурав нь болвол бэлгийн харилцаа гэж байгаа шүү дээ. Идэд дуусах юм болвол унтана, унтаад босох юм болвол идэнэ. Тэгэд дуусаад бэлгийн харилцаа, бэлгийн дур хүсэл хангана. Тийм учраас энийг хүчээр одоо контрол хийгээд энэ пролактин гэдэг дааврыг ялгаруулж идэг. Гэтэл сүүлийн үед бол энэ эротик бичлэг, порнографик бий болоод гар утас интернетийг ашиглаад хүүхэд, залуучууд, насан турш хүмүүсүүд, гэр бүл болсон хүмүүсүүд, нас явж байгаа хүмүүсүүд яаж ийн хөвтэй жирэг. Маш их одоо тийм бичлэгүүдийг үжээд өдөр тусам, өдөрт өчнөн удаач гэсэн одоо дур тавьж байгаа. За энээсээ болоод тултай жирэг өдөр болгон их хэмжээгээр үе олнороо пролактин гэдэг даавар ялгарч байгаа. Энэ даавар ялгарх тусмаа өөрийн чинь эр гормоныг дарангуйлж чаддаг. Эр гормон дарангуулгатай жирэг эрч хүчээ алдаж идэг. Хий бүтөөе, амжилт гаргая, сайн сайхан амьдрий гэсэн энэ хүсэл эрмжил дарангуйлгаж идэг. Тэгээд тухайн хүн одоо ажиллах чадваргүй доройтдог. За энийг маш их дэлгэрэнгүй сайн бичсэн ном нь юу вэ гэдэг жирэг энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном юм байгаа юм. Тэгэхээр энэ пролактин гэдэг даавар болвол хүнийг аж аргалтай болгохгүйг бас аж аргалтай болгоно.
Харин хэтэртэл их ялгаруулах юм болвол хүнийг доройтуулдаг, мөхөөдөг ийм хоёр талтай даавар гэсэн үг. За энийг бол бас ярих юм бол асар урт болно. За энэ нарийн тайлбарыг болвол энэ бэлгийн энергийг оюуны энерги болох гэдэг номоос уншаарай. Энэ номыг аваагүй хүмүүсүүд заавал аваарай. Айл болгонд байх ёстой шүү гэдгийг бол дахин давтан ярьж байна. За 3 дугаар даавар. За ерөнхий дааврын болвол 7 дугаар юм гай юм. За энэ нь болвол норопинефрин. Норопинефрин болвол зүрхнээ ахшилт, цусны эргэлт түрхсэх үед ялгардаг ийм даавар юм байна. За яагаад зүрх ахшиж, цусны эргэлт түрхсэх үед ад жаргалыг мэдэрдэг вэ гэх юм бол дайсантайгаа тулгарх үед жоохон тэмцэлтхүү, жухтхүү гэдэг энэ сонголт тулгарч идэг. Өөрөөр хэлбэл фат их үү, флат их үү. За энийг хэлж байгаа. Тэгэхээр аль сонголтыг хийсэн ч гэсэн хүнд сэргэлэн байдал, эрч хүч нэмэгддэг. Өөрөөр хэлэх юм бол ад жаргал бий болно гэсэн. Тулалдвал тулалдах үеийн урам жаргал, зугсан ч гэсэн жухтаж гарч байгаа тэр сэтгэл ханамжийн мэдрэмж бий болох юм тал. Хэрвээ вэ шүү дээ. Жирлэг аргатан ч юм уу дайсан өртөө чинь тулгарх үед хэрвээ энэ даавар ялгархгүй юм бол яах вэ? Зүрхч ахшгүй, цусны эргэлтэж гэсэн түргсэхгүй. Тэгвэл байгаа газар идүүлэх нь шүү дээ. Эсвэл дайсанд алуулах нь шүү дээ. Тийм учраас юм байна шүү дээ. Ийм төрлийн даавар ялгардаг гэсэн. Тэгэхээр яах вэ? Бид нар бол өдөр тутмын амьдрал дээр бол энэ дааврын ялгаруулъя. Ад жаргалтай амьдрья гэд жирлэг аргатантай нүүр тулдах ч юм уу. Дайсан этгээдийг тулалдах ч юм уу. Ийм болцоо байхгүй. Энэ байж боломжгүй зүйл учраас яах вэ? Энэ тавраар хичээл гэсэн үг л дээ. Тулааны спорт байж гин. Эсвэл сахсан бөмбөг, хөл бөмбөг гэдэг ч юм уу. За ийм байдалтай спортоор энэ тамраар хичээлэх юм бол энэ даавар ялгарна гэсэн. Эсвэл биш дээ. Хүйтэн усанд орсон ч гэсэн ялгарна гэж байна л да. Хүйтэн усанд орохдоо жирэг яах вэ гэдэг жирэг хүнд маш их чочрлыг өгнө. Тийм учраас энэ төрлийн даавар ялгардаг. За өвдөө хэдэнд ч гэсэн мөсийг хаглаад усанд орж байгаа. За энэ болвол бас таашаал авахын төлөө энэ төрлийн дааврыг ялгаруулахын төлөө байх нь байна шүү дээ. Тэгэхээр заавал хүйтэн усанд орох шаардлага байхгүй. Өвөлжсөн тодорхой хэмжээнд хүйтний мэдэрч нүүр чараа гэдэг ч юм уу, гар гэдэг ч юм уу. Ийм байдлаар халуун хүйтэнд орж гарч явах нь бол бас эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд энэхэн жирэгч бас хүнийг ад жаргалтай сайн сайхан байлгадаг байх нь. Өвөл дулаан гэрээсээ гарахгүй гэрдэн хэрэг бөхөөд суугаад байх юм бол бас ад жаргалыг мэдрэхгүй гэсэн үг. Тэгээд норопинефрин тутагдаад ирэх юм бол анхаарал төвлөрсөн болдог. Сэтгэл готрол, урам зориггүй байдал үүснэ. Ирч хүчгүй болно. Бие суларна. Тамир тэнхэд оройтно. За иймэрхүү үжигдлүүд үүсэж байгаа юм бол энэ төрлийн даавар ялгарл муудсан гэж оншилж болно. За ингээд саяхан ярьсан шиг ингээд спортоор хичээлэх хэрэгтэй болох нь. За 8 дугаард нь ангаахын дааврын 4 дугаар нь бол гамма амино протеины хүчил. За товчлоод бол габа. За габа болвол төв мэдрэлийн системийн хөөрлийг сааруулах үеижтэй ийм гормон. Нэг л үгээр хэлэх юм бол бясалгалын гормон гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол бас их сөрөг үр дагавартай, аюултай. Ягаад гэвэл энэ зөвхөн сэтгэл санааны гэх хөөрөлтөй болчихсон үед мэдрэлийн өөрийгөө захирч чадахгүй болчихсон. Иймэрхүү нөхцөл байдалд бол энэ бясалгалыг хийхийг бол санал болгож байгаа юм. Тэгэх юм бол энэ габа ялгарх учраас. Тэгээд тайвширна. Тэгээд нойрны чанар сайжирна. Тэгээд унтаж босоод стресс арилдах ч юм уу. Ажиллах эрч хүчтэй болдог ч юм уу. Хэрвээ эрүүл сарвал эрч хүчтэй ажиллаж явах мөртлөө хитрхээ их бясалгал хийх юм болвол олон жагаар хийх юм болвол тэр өөрийн чинь тэр эрч хүч идэх байдал нь алга болно гэсэн. Тийм учраас миний хувьд бол бясалгал хийдгүү өөрийнхөө хүсэл тэмүүлэл эрч хүчийг дарангуйлах тийм сонирхол байхгүй учраас. Зөвхөн хитрхээ их стресст орсон, төгшүүрийн байдалтай болсон, шөндөө унтаж чадхаан байсан. Ийм сэтгэл мэдрэлийн төрөл бүрийн асуудлуудад гарч ирж байгаа юм бол бясалгал хийж болно. Гамма буюу габагийн ялгарлыг сайжруулах талд нь анхаарч болно. Мөн мэдээж хитрхээ булчин чангарсан, хитрхээ булчингийн дасгал хийсэн үед бас тодорхой хэмжээнд бясалгал хийх. Энэ нь бол үр дүнтэй. Бусад бас маш чухал 4 даавар үлдсэн байж байгаа. Энийг бол маш товчхон ярий. Энэ бол аз жаргалын молекул гэдэг нэртэй анастомозин юм байна. Анастомозин бол
гүйлтийн даавар хүн гүйх үед одоо ялгарч идэг. За яагаад гүйх үед аж жаргалын мэдрэх энэ даавар ялгардгаа ихтэй зэрэг. Хүний гүйлхэхийн төлөө нэг үгээр хэлэх юм бол хүн хэрвээ гүйхгүй болвол араатай амьтанд идэгдэнэ. Хүн хэрвээ гүйхгүй болвол араатай амьтныг хөөж гүйчээд хоол хүнсээ олох чадваргүй бол. Тэгэхээр энийг урамшуулахын төлөө энэ гүйлтийн даавар ялгардаг. Тэрнийхээ хэмжээгээр аж жаргалтай болдог. Runners high гэж байгаа. За энэ бол орчуулах юм бол гүйлтийн эфир гэж байгаа. Гүйлтийн эфир бол гүйжих үед хүн баяр баясгалантай аж жаргалтай болж идэг. Тийм учраас энэ бага хүүхдүүд байнга одоо тоглоод наашаа гүйжээдэг. Насан турсан хүн ч гэсэн хэрвээ гүйх юм бол раннинг хийх юм бол аж жаргалтай сэтгэл хангалуун байдаг. Бүр нас өндөр хүмүүс ч гэсэн ялгаа байх. Жишээлх юм бол манай Раднагой байж байна. 90 хүрчгээд одоо гүйж байгаа. Дэлхийн олон тэмцээнүүдэд төрүүлсэн манай монголчуудын нэрийг дэлхийд гаргаж байгаа. Тэгэхээр энэ гүйжих үед бол энэ таашаал авдаг байх нь шүү дээ. Тэгэхээр хэр зэрэг одоо гүйвэл энэ гүйлтийн даавар ялгарч аж жаргалтай болдгоо гэвэл ерөнхийдөө одоо домдож ирэхийн хурдтай 30 минут гүйх юм бол ялгардаа гэж тэгж үжид юм байна. Хэрвээ гүйлтийн одоо тамирчин биш юм бол тэрнээс их гүйгээд шаардлага байхгүй. Гүйх үед бол асар их хэмжээний энерги зарчуулгаж яадаг. Тэгээд булчин мах баргаж яадаг. Шатад дуусна. Тэгэхээр бол хамгийн сайн бол 30 минут орчим думд жиргийн хурдтай одоо гүйх юм бол эрүүл хүч чадалтай хүмүүсийн хувьд бол боломжтой гэж үзэж байгаа. За бие султай нас явж байгаа хүмүүсийн хувьд бол гүйлтий бол нэг санал болгодог. Тэрний оронд бол алхах түргэн эрчимтэй алхах юм бол бас ялгаа байхгүй одоо аж жаргалын даавар бол ялгарна. За миний хувьд бол залуу байхдаа их гүйдэг байсан. Хол гүйлтийн тамирчин байсан. За одоо бол гүйхэн болоод алхаж байгаа. За энэ бол бас ялгаа байхгүй одоо таашаал өгж байгаа. Тэгээд эрүүл мэндийн байдал бол асар сайн байж байгаа. Тэгэхээр энэ гүйх үед бол одоо энэ анастомосын ялгарна. Эннийхэн жиргчээ саяын одоо тулалдах уу жухдах уу гэдэг асуудлыг шийддэг. Тэр норопинефрин бас ялгардаг юм байгаа юм. Тэгэхээр гүйхийн бол нэг сумаар хоёр тулыг харуулж чадна. Хоёр төрлийн аж жаргалын гормон ялгардаг байна. За энэхэн дараа бол эрэгтэй гормон тестостерон, эмэгтэй гормон эстроген хоёрыг бол аж жаргалыг бий болгодог гормон гэж үждэг. За энэ бол гарцаа байхгүй. За эрэгтэй хүн бол тэр эрэгтэй гормон нь 10 хэдэн наснасаа эхлээд идэвхтэй ялгараад 40 орчим наснасаа буурж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаа байхгүй. Эмэгтэй гормон бол тэгж ялгардаг. За энэ гормон байж их үед бол хүн асар их одоо эрч хүчтэй, урам зоригтой. Эннийхээ хэмжээгээр бол хийж бүтээж байгаа зүйлээсээ өөрийнхөө амьдралаасаа бол таашаалын аваад аж жаргалтай сайн сайхан байдаг. За энэ нь бол яаж сайн ялгаруулах вэ? Яаж хэмжээнд нь байхгүй гэдгийг бол энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номон дээр тайлбарсан байгаа. Маш олон хувцсуудыг ижилүүлээд энийг судалсан. За энэ ач холбогдол тэгээ хэрхэн одоо хэмжээнд нь байхгүй сайн ялгаруулах. Тэрний хэмжээгээр хүн ичнээ одоо бүтөөлж үр дүнтэй ажиллах, ажил амьдралдаа амжилт олох. Тэгээд улам илүү аж жаргалтай сайн сайхан амьдралаар бичсэн байгаа. За хамгийн сүүлд нь бол кортизол. Кортизол бол хүн стресст орох үед ялгардаг стрессийн гормон байгаа юм. За хүн стресст ороод ядраа, бохомдол, сэтгэлжийн дарамтад орсон үед бол кортизол гэдэг даавар ялгардаг. За энэ нь бол эрүүл мэндэд асар олон сөргнөлөг үжүүлдэг. Гэсэн ч гэсэн бага жиргийн стресстэй байх кортизолыг ялгаруулах нь бол хүнд аж жаргалын мэдрэмжийг төрүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол ажлын тодорхой хэмжээний ачаалалтай, сандралтай, яаруу байх нь бол эрүүл мэндэд сайн гэсэн. Аж жаргалын мэдрэмжийг бий болгодог. Харин тэрхээ одоо тайван, хойш суусан, чалхуурлын байдалтай, наажгаарсан байдалтай байх юм бол аж жаргалын мэдрэхгүй бохомдол бий болдог. Тэрний төлөө болтой жиргэн кортизолыг ялгаруулах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд ялгаруулах юм бол бас аж жаргалын мэдэр. Өөрөөр хэлэх юм бол урам зоригтой байна гэсэн. Хэн аж жаргалгүй байна вэ? Гэртэн байгаа хийх ажилгүй хүмүүс. Өвчнөөсөө өөр юм бодохгүй. Өнгөрснөөхөө хашуун дурсамжийг эргэл санахаас өөр юм баг. Мөнгө санхгүй өөрийнх нь амьдралыг таарсан бүх асуудалд бохомтоос өөр юм байхгүй. Гэтэл ямар нэг зүйлийг хийж бүтээж ажиллаж байгаа хүмүүс бол тийм жав байхгүй.
тэрнийхээ хэмжээгээр энэ аж аргалын дааврууд ялгарч яадаг. Тэгээд аж аргалтай сайн байдаг. Тэгэхээр аж аргалтай байлгах юм бол хөдөлж их хэрэгтэй, хийж их хэрэгтэй, завж чөлөөгүй байх хэрэгтэй. За дараагийн хэсэг. Дараагийн хэсэг нь юу вэ гэхээр тэгвэл энэ 12 дааврыг яаж сайн ялгаруулах вэ? За өнөөдөр би допамин ялгаруулж байна. Маргааш би окситоцин, дараагийн 7 хоног би эндорфин ялгаруулна гэдэг ч юм уу. Тийм зүйлээр энэ 12 дааврыг ээлжин солион ялгаруулах асуудал биш. Энийг бол яг хөвгтэй зэрэг нэгдсэн байдлаар. Өөрөөр хэлэх юм бол аль алийг зэрэг бий болгох. Тэгхийн бол нэг сумаар 12 туудайгийг харах болж. Энэ бол хамгийн гайхамшигтай арга. Энэ шиг одоо хүчтэй аж аргалын даавруудыг ялгаруулах. Тэгээд үр дүнгийн үжиг өөр арга хаач байхгүй. За жишээлх юм бол ийм ховлор байж байгаа юм. Нэгдүгээр нь бол инээдтэй эрчимтэй хөдөлгөөнийг найж нөхдөдөө хамт хийнэ гэж. Инээлдэх үед бол эндорфин ялгар. Эрчимтэй хөдөлгөөн хийх үед яг допамин тэгээд саяын тэр гуйлтийн булчингийн тэр төрөл бүрийн дааврууд ялгарна. Тэгээд найж нөхдөдөө ойр дотныхоо хүмүүсүүдтэй хийх үед яг окситоцин гэдэг хайрын даавар ялгарна. Тэгээд хаана хийх үгтэй зэрэг нартай гажир, наранд гэдэг ч юм уу. Байгаль дээр гэдэг ч юм. Ингийн бол энэ дааврууд дийлэнх нь одоо ялгараад маш их одоо аж аргалтай байна. За энийг бол багаараа хийж болно. Эсвэл одоо өөрийнхөө ойр дотны хүнтэй наранд, байгаалд алхдаг ч юм уу, гүйдэг ч юм уу, дугай ундах ч юм уу. Тэгээд думдуур нь хар шоколад иддэг. Эсвэл дуусаад халуун нохоттой хоол иддэг ч юм. Ийм байдлаар хослуулж хийх юм бол хэдэн 10 дахин аж аргалтай болно. За эсвэл баяр тэмдгэж болно. Найж нөхдөдөө хамт амттай сайхан хоол хийн. Тэгхийн бол найж нөхдүүд байж гин. Окситоцин ялгарч байна. Хамтарч юм хийнэ бүтэнэ гэдэг бол допамин ялгарч байгаа. Тэгээд инээлдэн, хөхрөлдөн, ярааврнуулдэн, эндорфин ялгарна. За энэ дээр нэмээд дуулж бүжиг хийх юм бол бүр илүү үр дүнтэй. Сайн дуулж явах хэрэгтэй. Сайн бүжиж явах хэрэгтэй. Ийм байдлуудыг нэмэрлэх юм бол бүр илүү үр бүтээлтэй, аж аргалтай байна. За эсвэл дараагийн хулуур нь өөртөө чаг гаргана, бүтээлч үйл ажиллагаа хийн. Тэгхийн бол яг бүтээлч үйл ажиллагаа хийх үед допамин ялгарна. Энэхэн жирэгчээ дундуур нь амралт авдаг, тасгал хийдэг, гаммаа ялгардаг. Тэгээд дуртай зүйлээ идчихдэг, эндорфин ялгарч идэг. Гэх мэтэр чадхын утгаар тэлсэн энэ даавруудын ялгаруулах үйлдэлүүдийг оруулах хэрэгтэй байгаа юм. За жишээлх юм бол одоо суралж хорчноо төгс хослол гэж хичээл хийж суралцж байгаа үхэж залуус бол бас энэ хослолтыг хэрэгжилж болно. Суралцахаасаа өмнө эсвэл хичээл хийж их үед дуртай дуу хөгжмөө сонсдог ч юм уу, кофе уудах ч юм уу. За энэ бол допамин ялгарна. Ингээд бусад зүйлд сэтгэл санаа садаахгүй орчныг бүрдүүлнэ. Тэгээд 25 минут хичээл хийгээд 5 минут амардаг. Помдорын арга гэж. За ярьсан. Ингээд амрах үедэн болвол өөрийн дуртай зүйлээ хийдэг. Эсвэл одоо бясалгалч юм уу, наранд гардах ч юм уу. Эсвэл одоо хөнгөн тасгал хөдөлгөөн хийж амждаг ч юм уу. Ийм байдлаар болвол хослуулах хэрэгтэй. Хичээл хийж нэгтэй зэрэгэл олон цагийн дур суух биш. 25 минут болоод 5 минут амардаг. Тэгээ хаад 25 минут хийгээд 10 минут амардаг. Тэгээ хаад 25 минут хийгээд 15 минут амардаг. За энэ аргыг бол би хэрэгжилж байгаа. Тэгээ 15 минут хийгээд дараагийн амралт нь 30 минут болдог ч юм уу. Ийм байдлаар 4 удаагийн одоо помидор техник хэрэглээд хичээл хийдэг. Эсвэл одоо энэ төр компьютер дээр юм бэлддэг. Тэгээд тэр хугацаанууд нь бол гадна гардаг ч юм уу. Тасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Ийм байдалтай байхтай зэрэг тэндээс аж аргалын дааврууд орж ирж байгаа. Тэрнийхэн хэмжээгээр хүч одоо сэргдэг. Тэгээ буцаж орж ирээд хичээл хийдэг ч юм уу. Судалгааны ажлаа үргэлжлүүлдэг ч юм уу. Тэгтээ зэрэг бол эрс хүчтэй болчихсон байгаа юм. Илүү үр дүнтэй болж байгаа юм. Тэгээ ажил ч гэсэн ялгаа байхгүй. Ажил хийж байгаа хүмүүс бол 25 минут биш 90 минутаар нэг амраад тэр амралтаар одоо кофе уудах ч юм уу, шоколад идэх ч юм уу, наранд гардаг ч юм уу, тасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Ийм байдлаар хослуулаад явах юм бол ажлын асар өндөр үр дүнтэй байна. Ажил хийснээсээ болоод салхдаг гэдэг ч юм уу, уйтгарладаг гэдэг ч юм уу. Ийм байдалд хүрэхгүй ямар хөндөгчөө нөхцөл ажиллаж байсан ч гэсэн аж аргалыг мэдэрнэ. Өдрийн турш одоо ажилласан, хөдөлмөрлсөн ч гэсэн оройн одоо гэр бүлтэйгөө, найз нөхдөдтэйгөө
хамт чагаа өнгөрөөдөг ч юм уу. Тэгхийн бол угшид тушин ялгарна. Амралтын өдрүүдээр байгаал гардаг, наранцуу болдог. Гэх мэтийн ад жаргалын даавар ялгарах энэ нөхцлүүдийн бүрэлдэхүүн үүснээр олон өдөр хоног, сар жилийн турш ер нь бол насан туршдаа ад жаргалтай сайн сайхан амьдрах ийм болж чаддаг бол. Хинч дахиж гонголохгүй, сэтгэлээр унахгүй, амьдралаас чалахгүй, маш их ад жаргалтай, маш их хийж бүтэх ийм болж чаддаг. За өнөөдрийн ярсныг товч дүгнэе. За өнөөдөр хүнийг ад жаргалтай байлгадаг энэ даавруудын талаар ярьлаа. Ад жаргал гэдэг бол хаана байдаг вэ гэдэг хэрэг. Мөнгөтэй баян чинэлэг байснараа, нэр алдартай байснараа ад жаргалтай болдгоо юм байна. Болсон ч гэсэн тэр бол тодорхой хязгаартай, тодорхой нөхцөлтэй, тодорхой чавхчаанд үйлчилдэг. Гэтэл биш үү? Тэрнийх нь үндсийн үндэс болсон. Мөнгө жоосгүй байсан ч, нэр алдаргүй байсан ч, ямар хүнд нөхцөл байдалд чаг үед орчин ахуйд амьдарч исэн гэсэн ад жаргалтай сайн сайхан байлгаж чадах нь бол энэ өөрийн чинь биенээс ялгарч байгаа дааврууд юм байна. Тэгвэл ямар даавар нь ямар төрлийн ад жаргалыг бий болгодог. Энэний тухай ярьлаа. Энэ нь бол ерөнхийдөө 12 жил байгаа. За өнөөдрийн энэ яран дээр гарсан хэд хэдэн чухал дааврууд бол бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номон дээр бол оруулсан байгаа. Тэгэхээр тэр ном бол хүмүүсийн зөв амьдралын үндэсийн байгаа. Зөвхөн ад жаргалтай байгаа жохосгүй тэрийг бүтээлчээр оюуны энерги болгох, бие махбодын энерги болгох, бусад хүчин зүйлд хуваарлах. Тэгээд өөрөө илүү зөвхөн ад жаргалтай биш, амжилтанд хүрэх. Тэгээд үр хөвгтөн гэр бүлэн илүү хайрладаг, илүү дотн харилцаатай байдаг, батбаг харьцаатай болдог. Энэ нь зориулгдсан ийм ном байгаа. Тийм учраас энэ ном бол заавал унших ёстой, гэр бүлд байх ёстой ийм ном. За энийг бол энэ Amazon-д оруулсан байж байгаа. Дэлхийн аль ч улсаар амьдарч ирсэн хүмүүсүүд Amazon-аас чахалаад авах болж чадтай. За Монголд байгаа хүмүүсийн хувьд бол энэ интер ном дотор оруулсан байгаа. Интер номоос бол бас захиалж авч болдог. Заавал номын дэлгүрд орохгүй ч гэсэн хүргэлтээр өөрчн хүргээд өгнө. Хэрвээ номын дэлгүрд очих цагж автай бол аз хураас авч болно, интер номоос авч болно. Энэ номын дэлгүүрүүдэд тавигдсан байж байгаа. За ингээд анхаарал тавь сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрөөс эхлээд бүгдөө энэ аргуудыг хэрэглээд илүү ад жаргалтай, илүү амжилт бүтээлтэй байцгаая. За та бүхэндээ маш их баярлалаа.